Сонгуулийн үеэр нэр дэвшигч нэг тойргоос нөгөө тойрог руу сонгогчдыг бөөнөрөн шилжүүлэх үзэгдлийг сонгуулийн хүн царцааны нүүдэл буюу олон улсад нисдэг сонгогч гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл энэ жилийн сонгуулиар маш их байгаа талаар их сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ жилийн үед Хөвсгөл, Увс, Баян онгор гэсэн аймагуудыг чиглэсэн сонгуулийн хүн царцааны нүүдэл их байгааг тухайн аймагуудын улсын бүртгэл статистикийн газраас ирүүлсэн дараах албан бичгүүдээс харж болно. Улсын хурлын сонгуульд Хөвсгөл аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч МСС группийн тэргүүн дид ерөнхийлөгч асан Инх амгалангийн тойрогт 2400 орчим сонгогч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргасан Мөнхбаатарын тойрогт 720 сонгогч, Архангай аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбаатарын тойрогт 603 сонгогч, Баянгор аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч МСС группийн дид ерөнхийлөгч Элдв Очрын тойрогт 1900 сонгогч, Увс аймагт нэр дэвшигч Хурд группээр овогддог Чойжил сүрэнгийн тойрогт 2807 сонгогч, Хүрлбаатрын тойрогт 366 сонгогч саналд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалтайгаар шилжүүлэг хийлгсэн байна. Тухайлбал 31-р тойрог 16348 сонгогчтой. Энэ тойргийн 2012 оны сонгуулийн эрс дунджаар 70% буюу 11443 иргэн сонгуулаа өгсөн. Ингэхээр шилжиж ирсэн 2807 сонгогч сонгуулийн үр дүнд зохиомлоор нөлөөлөх хувь нь 14% гэсэн тооцоо гарч байгаа юм. Эрүүгийн хуулийн 82-ын 1-ийн 1-р зүйл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар бодлоонтуулсан бол 5-аас 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх нь. 82-ын 1-ийн 2 Энэ хэргийн улмаас хүний амь хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол 16-аас 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх нь. Иймд шилжиж ирсэн сонгогчид дараагийн 4 жилд таны нутаг усанд амьдрахгүй гэдгийг санаж иргэн та сонгуультай идэвхтэй оролцоороо. Одоогоор шудраг бус сонгуулиас сэргийлэх ганц зам нь иргэн таны гарт байна.